Та нар бусдыг энэрж хайрлах тийм одоо зүйлсийг хийсэн үү? За би бол 50 жилийн турш бол одоо бусдад тос үзүүлэх ёстой гэж бол бодож ажиллаж байгаа боловч гэсэн одоо бол тийм одоо тос үзүүлэх хэмжээнд бол хүрээгүй байна гэж бодоод. За би бол одоо оюутан байсан. За тэгээд нэг өдөр би өөрийнхөө морийг нэг сайн сургах хэрэгтэй байна гэж бодсон. Би тэгээд сургуулийнхаа захиргааны одоо байшин руу морио унаад явсан. Тэгээд би удирдлагын одоо байшин руу ороод юм авах хэрэгтэй байсан учраас морио бол нэг газар одоо туших уяах хэрэгтэй байсан. Тэгээд би бол одоо мориороо их бахархдаг байсан. Дээрээс нь бол би мориндоо зориулж одоо цоошин эмэйл аваад тавьсан байсан. За тэгээд орчин үед бол хүмүүс морио унахаа болсон учраас хүмүүс одоо хаана морио уюул болох вэ? За тэгээд ингээ хараад байсан чинь явж бол ганц л газар одоо уйж болох юм шиг санагдсан. Тэрний өгтөө нэг томоо хогийн сав байсан. Хогийн савны бариул. За тэгээд би бол морио тэрхүү хогийн савны бариулан дээр бол маш сайн уйсан. Тэгээд сургуулийн захиргаалаа их л одоо бардам яваад гарсан. Тэгээд тэр өдөр би одоо хөгжмийн багшийн эхнэлтэд бол одоо нүүр тулсан одоо уулзсан. Тэгээд над руу хараад Лүвэлэн чи яг одоо кабой хүн шиг айгуу сайгаар гэж байна гэж хэлсэн. Тэгээд би бол одоо нэг цээж олон мэдээ төхөөлгээл алхаж эхэлсэн. За тэгтлээ бол одоо намайг тэгээд бардан загнаж байхад бол нэг жижиг одоо ялаа миний морил давталсан байна. Тэгээд морь маань бол одоо тэр ялаа өргөхийн тулд толгоогоос ихсэлсэн. Тэгээд толгоогоо ингээд өргөсөн чинь нөгөө хогийн сум дэш өргөгдөөд за тэгээд морь бол өргөхийг та нар харсан уу? Харжсэн уу? За тэгээд нөгөө морь чи өргөөд бол хоёр үлдэр одоо хоёр үлдэр босоо загслууд нөгөө хогийн сум дагаад төрөөд байсан. Босоод байсан. Тэгээд хогийн сумнаас бол одоо айсан учраас өргөсөн учраас бол одоо болж илгүүл тэр хогийн сумнаас одоо зайлахыг хичээд өчглөөд байсан. За тэгсэн чинь нөгөө хогийн савных нь таг нь бол үслээд очсон. Тэгээ хүмүүс тухайн үед бол одоо компьютер гэж байхгүй учраас бичгийн машин дээр бүх юма бичдэг байсан. Тэгээд алдаа гаргасан цааснуудаа бол одоо хэрэггүй болсон цааснуудаа тэр хогийн савнд хийсэн байсан. За тэгээд бол нөгөө одоо өргөсөн морь маань хогийн савыг бол очиж одоо өчглөөд байсан. За тэгээд бол маш их дуу чимээ гарсан. Нэг мэдсэн чинь бол хүн болгонд хичээл үзчихсэн хүн болгоо ангийнхаа цогонд гарцсан юу болж байгааг гэдгийг хахаар бол харж ирсэн. Тэгээд нөгөө морьч үргээл одоо дэш царайх болгонд л хогийн савнаас бол маш их цаас ингээл одоо өсөл гарч ийлээсэн. Шидэгдэлсэн. Тэгээ нөгөө хөргийн морь маань бол ясан мэгтэр бол замаар доошоо давхицсан. Тэгээд хойноос нь бол нэг тийм одоо хогийн сав чирэгдэл явж байсан. За тэгээд бол маш их бардам захиргааны байшинд орсон хүн маань одоо хэсэг мөчийн дараагаар маш их бол дараахан болцсон. Тэгээд тэнцээ хаягдсан бүх бол цаасыг түгээд бол явж ирсэн. Дараахан болохыг хүсдэг хүмүүс энэ ч байна уу? Цөмөр өнөөдөр бол одоо сэтгэлээ даруусгаж тийм бусдад бол үйлчлэх талаар цөмөрөө судалцгаая. Тэгээд энэ хүү бол одоо даруй сэтгэл нь бол одоо өөрдөр биш харин Есүс дээр бол одоо төвлөрсөн тийм даруй сэтгэл байх хэрэгтэй. За бид бүхэн өөрсдийгөө бол одоо тийм Бурхан биднийг хэрхэн харж байгаа гэдэг байдлаас нь харж чадах юм бол дараахан болох боломжтой. За Чарльз Спurgeon гэдэг хүн байдаг агуу номлогч хүн. За энэ хүн бол одоо даруй сэтгэлтэй байна гэдэг бол өөрийгөө бол яг зөвөр тодорхойлж олж харж чадсан бол одоо тийм зан чанарыг хэлдэг юм а гэж хэлсэн байна. Өнөөдөр бид бүхэн бол 12 ишлэлээс бол одоо даруй байх талаар судалнаа. Тэгээд та бүхэн эдгээр ишлэлийг уншихдаа одоо өөрсдийгөө таньж мэдэж өөрсдийгөө улам илүү бол одоо нэгтлэж шалгаараа гэж хүсмээр байна. За даруй зан бусдыг бол энэрч хайлах зан бол одоо хаанаас бий болдгоо гэхээр бол одоо Бурхан бидэнд юу гэсэн бэ гэдгийг олж мэдэх яг тэр үед бол одоо бий болдог. Хэрвээ та бүхэн даруй сэтгэлийг болон бусдыг одоо энэрх тийм сэтгэлдээ оруулж чадсан бол та бүхнээс биш харин энэ бол Бурханаас ирсэн бэлэг гэдгийг ойлгох болно. За Мика номын 6 дугаар бүлгийн 8 дахь ишлэлдэр эзэн та бүхнээс шударга зүвийг үлдэхээс өөр юу хүсдэг юм бэ гэж асуусан байдаг. За тэгтэр бол одоо энэрэнгүй сэтгэлтэй байж мөн бол эзэнтэйгээ даруй сэтгэлээр бол одоо хамт алхацгаа гэж хэлсэн байдаг.
Яаков номын 4-р бүлгийн 10 дахь ишлэлдэр бас ийм их үгийг өгсөн байдаг. Эзний өмнө та бүхэн өөрсдөө даруй болгоцгоо. Ингэх юм бол эзэн та бүхний дээш өргөнө гэж хэлсэн. Бид бүхэн өөрсдөө даруй болгохыг хүсдэггүй харин ч одоо бардам болгож би бол хамгийн агуун гэж бол одоо тунхлах хүсэлтэй байдаг биш гэж юу. За би бол одоо Монголын хоёр ерөнхийлөгчийн те бүр гарыг нь барьсан учраас би бол энэ подкастаас өөрийгөө илүү гэж бол одоо хэлнэ. За гэхдээ бол одоо даруй сэтгэл гэдэг бол одоо ийм зүйлийг хэлдэг вэ. Би хэрхэн яаж тэ жинхэнэ даруй сэтгэлийг өөртөө бий болгох вэ? Лук 18 дугаар бүлгийн 9-14 дугаар ишлэл дээр юу гэж үгүйсэн байгаа тухай хүмүүс судалж үзье. Энэхүү ишлэлд бол гимнүглээ тогтмол бурханд бол даатгаж гимшцгээ гэж хэлсэн. За тэгээ та бүхэнд бол одоо би өөрийнхөө сургаал номлыг бол бичиж өгсөн байгаа. За балдаа бол балаа ашиглаад эсвэл бал байхгүй бол хин нэгнээс бал одоо зээлж яваад за тэр нэг зай тавьсан байгаа. Тэр зайн дээр бол одоо өөрсдөө сэтгэлдлийг бичээрэй гэж бол үзэж байна. За Монгол одоо Библийн ишлэлийг уншицгаая. 18 бүлгийн 9-14 дэх ишлэл. Өөрсдөө зөвхт хэмээн өөрсдөө итгээд бусдыг басамжлагч хэсэг хүмүүст хандан тэр энэ сургаал зүйлийг альдваа. Хоёр хүн залбирахаас сүмд оржээ. Нэг нь фарисей, нөгөө нь татвар хураагч байж гин. Фарисей хүн зогсоод өөртөө залбирэн бурхан тандаа би талархъя. Юугүй би бусад хүмүүс шиг залхаа шудраг бус завхаа бишээ. Тэр байтугай тэр энэ татвар хураагчийг биш билээ гэж хэлсэн. Би 7 хоногт 2 удаа мацаг барьж олсон бүгдийнхээ 11-ийг өргөдөг. Харин татвар хураагч нь зайдуу зогсоод тэнгэрөө харж зүрхэлгүй. Харин цээжэд илсэн байж бурхан минь нүгэлт намайг өшөөгөөч гэв. Би танад хэлье. Фарисей биш харин энэ хүн зөвтгөгдөн гэлтэй хариу. Учир нь өөрийгөө өргөмжилдэг аливаа хүн номхруулагдаж өөрийгөө даруун бол байлгадаг хүн өргөмжлөгддөг юм ээ. Хүмүүс Есүсээр хүүхдүүдэд гар хүрүүлэхийн тулд тэднийг түүнээр авчилжээ. Гэвч үүнийг нь харсан шавнар нь хүмүүсийг зэмлэн буруутгахад Есүс тэднийг дуудан хүүхдүүдийг над руу ирүүл. Тэдний бүү саатвал учир нь Бурхны хаанчлал ийм л хүмүүсийнх юм шүү. Үннээр би танад хэлье. Бурхан хаанчлалыг хүүхэд адил хүлээн авахгүй. Бурхны хаанчлалыг хүүхэд адил хүлээн авахгүй хүн тийш шир орохгүй жээ. David's prayer was search me O God. За тэгэхээр бол Давид хаан намайг бол одоо таньж одоо миний зүрх сэтгэлийг та бол одоо шалгаач гэж хэлсэн байдаг. За тэгэхээр бид бүхэн бол өөрсдийн зүрх сэтгэлд ямар нэгэн муу зүйлийг агуулж ийн үгүй гэдгийг сайн бодож нягтлж явах хэрэгтэй. За тэгээд өдөр болгон бид бүхэн бол өөрсдийнхөө зүрх сэтгэлийг нээгээд эзэн минь би таны өмнө бүхнээ нээж байна. Та миний зүрх сэтгэлийг шалгаач гэж бол одоо нээх хэрэгтэй. Бид бүхэн өөрсдийнхөө амьдралыг ямар аимшигтай байдал төрөгсөн гэдгээ олж мэдсэнийхээ дараа бид бүхэн дараа болохоос өөр аргагүй болдог. Хоёр дахь нь тэгвэл за одоо бусдад ч гэсэн өөрсдийнхөө гимнүглийг бол одоо хэлж те би гимнүгэлтэй гэдгийг бас одоо хэлж байгаарай. Яаков номын 3 дахь бүлгийн 2 дахь ишлэгийг цөмөр уншицгаая. Учир нь бид бүгд олон юмн дээр бүдэрдэг. Хэрв хэлэх үгэн дээр бүдэрдэггүй хүн байвал тэр хүн бүх биеэ хазаарлах чадвартай төгс хүн байна. 5:16 дахь ишлэл. Тийм учраас биевийнхээ өмнө нүглээ хүлээн зөвшөөрч биевийнхээ төлөө залбир. Ингэснээр та нар эдгээгдэх болно. Зөвхт хүмүүсийн залбирал нь үр нөлөөтэй бөгөөд ихийг гүйцэлдүүлж чадна. Би төгс бишээ гэж яг хэлж байгаа. Тийм хүн бол одоо өөрийгөө даруй болгож ийн гэсэн үг. Бусд хүмүүсээс одоо миний төлөө залбирэн гуйж өгөөч гэж хүсэж бай. 3 дахь санаж байх зүйл нь бусдын буруу дэвчээртэй хандцгаа. Бусад хүмүүс бидний дургүйг хүргэхэд бол одоо уурлахад бол маш амархан байдаг. За тэгвэл 1-р Петр номын 3 дугаар бүлгийн 8-17 дугаар ишлэлдэр юу гэж заасан байна вэ? 8-17 дугаар ишлэлдэр ингэж өгүүлсэн байна. Эцэст нь бүгдийг найртай энэрэнгүй ахан дүүсэг ээлдэг бөгөөд сүнс дотор даруй байцгаа. Ерөөлийг өвлүүлэх зорилгын үднээс та нарыг дуудсан тул та нар муугаар эсвэл доромжлоор хариулахын оронд харин өрөөхтөн. Учир нь амиа хайрлаж сайн өдрүүдийг үзхийг хүсдэг хүн будар муугаас хилээ залмигийн үгнээс уруулаа хольж болиулдаг. Тэгээд будар муугаас эргэж сайныг үлд, амар тайвныг хаа, түүнийг мөшиг. Учир нь эзний мэлми зөвхт хүмүүсийн дээр байдаг юм аа. Түүний чих тэдний залбиралд анхаарал тавьдаг. Харин эзний царай булар мууг үлдэгчийн эсрэг байдаг гэжээ. Хэрв та нар сайнны төлөө хичээн зүтгэх аваас хэн та нарт хор учруулах юм бэ? Харин та нар зөвхт байдлын төлөө зовлон эдлэхэд хүлээч та нар ерөөлтэй.
Тэдний сүлдүүлгээс бүү зов. Харин та нарын доторх найдварын талаар асуух хүмүүст хариу өгөхөд ямагт бэлэн бай. Гэхдээ дүлгөөн байдал болон хүндэтгэлтэйгээр хариул. Христийг эзэн хэмээн зүрхэндээ тусгаарлан нандинна. Мөн сайн мэс чанартай бай. Ингэснээр Христ дотор та нарын сайнаар бие авч явахыг муучлагчид та нарыг гүтгсэн зүйлдээ ичих болно. Хэрэв бурхан таалах аваас та нар муу үйлснийхээ төлөө зовсноос зөвийг үйлдэхин төлөө зовсон дээр. Okay. Number 4 is to actively submit. За тэгэхээр бол дөрөв дэх өөрсдөө даруй болгох алхам бол өөрсдөө удирдлагт удирдлагын үгийг дагаж үгэнд нь орж бай гэсэн ийм заавар байна. By nature we don't want to be Бидний зан чанар бол өөрсдөө удирдж байгаа хүмүүсийн үгэнд орох тийм сонирхолгүй. Бусдын иргэшэл орох сонирхолгүй тийм хүмүүс үү. citizens of any country. Айл ч улс оронд очисон 7 дугаар эднэтийн сүмийн гишүүд бол тухайн улсын хамгийн шилдэг иргэд байдаг. Direction and feedback from others. 5 дахь алхам бол бусдын заавар зөвлөгөөг сонсож, бусдын заавар зөвлөгөөд хүлээж авч бай гэж зааж байна. Let's read Proverbs chapter 10. Цөмөр хамтдаа сургаалт өгсөн номын 10 дахь бүлгийг 10-17 дугаар ишлэл буюу 12 бүлгийн 1 дугаар ишлэл. За энэ 943 дахь хуудсан дээр. Хуучин гэрээ номын 943. 10-17 дугаар ишлэлээр ингэж өгсөн байна. Сургамжийг сахидаг хүн амийн зам дээр байна. Харин зэмлэлийг хэрэгсдэггүй хүн төөлж оддог. Say to ourselves, Lord, what you trying to teach me through this difficult experience? Ямар нэгэн хүн бэрхшээл тохиолдох юм бол эзэн минь та энэ хүн бэрхшээлээр дамжуулж та надад юу заахыг хүсэж байна гэдэг асуух Number хэрэгтэй. 6, accept. За тэгээ 6 дахь нь тий 6 дахь зүйл дээр бол юу гэж хэлсэн бэ гэхээр дорд даруй байдлыг бол өөрсдөө авахыг авч сурж бай гэж сур гэсэн байна. Proverbs 26. За сургаалт өгсөн номын 25 дахь бүлэг 6-7 дугаар ишлэлээр ингэж өгсөн байна. 967 дугаар хуудсан дээрээс. Хааны өмнө өөрийгөө бүү өргөмжил, агуу хүмүүсийн байранд бүү зогс. Нүдэнд чин үзэгдэж буй ноёдын өмнө чи дорд орсноос дээшээ молигтун гэж хэлэгдсэн дээр биздэ. It's much better to be told. Please За өндөр байр сууриндээ суучаад уучлаарай та доошоо суухгүй буухгүй юу гэж бол хэлүүлэхийн оронд та дээшээс морил та дээшээс суу гэж бол хэлүүлэх нь илүү хүндэтгэлтэй байдаг. we always want the most comfortable. Бид нар хамгийн тухтай суудлын дээр төрүүлж очиж суухыг хичээдэггүй гэж юу? Has to give way to Би хамгийн шилдэг сайн бүхнийг авах ёстой гэсэн ийм үзэл бол бидний сэтгэлээс арилж бид бүхэн бусдыг харин та дээшээ морил гэсэн тийм байдлаар бол урьж дуудаж явах ёстой. number 7. Долоодох шат. Өөрөөсөө дор байдалд байгаа хүмүүстэй шин сэтгэлээс хандаж бол угтаж аваа гэж хэлж байна. In Luke chapter 7. Есүс Лук номын 7 дугаар бүлэг дээр өөрийн үгээр дамжуулан бидэнд бол зөвлөгөө өгсөн. Лук номын 7 дугаар бүлэг 36-аас 39 дугаар ишлэл дээр. За энэ 90 дугаар хуудсан дээр шинэ гэрээний. Фарисеучдын нэг нь түүнээс өөртөө хамт зоог барихыг хүсжээ. Есүс мөнөх фарисеу хүний гэрд орж тухлан суув. Үзэгтэн тэр хотод нэгэн нүгэлт эмэгтэй байжээ. Тэр эмэгтэй Есүсийг фарисеу хүний гэрд тухлан байгааг дуулаад гөлдгөнөн савта үнэт тос авчирч түүний хөл ард талд нь зогсоод уйлж нулимсараа хөлийг нь оргож үсээр арчаад хөлийг нь үнсэж үнэт тосороо тослов. Есүсийг ингээд тухлаа сууж яхад бол энэ завхаа эмэгтэй орж ирэхэд хүн болгон та ийм хүнтэй бол уулзаж училж болохгүй шүү дээ гэж бол бодож байсан. Хэлж байсан. A wonderful example to us. Харин Есүс тэгэхэд бол хамгийн дорой нэгэнтэй уулзаж хамгийн дорой нэгэнд бол дэмжлэг сэтгэлийн дэмжлэг өгч байсан. Number 8, choose to serve others. 8 дахь ишлэлдэр бусад хүмүүст үйлчлэх тийм хүсэлтэй байцгаа. Бусдад туслах хүсэлтэй байцгаа. Shall we look at Philippians and Matthew? За тэгээд цөмөр хамтдаа Филиппо номыг нээцгээе. Филиппо номын 1-р бүлгийн 1-ээс 2 дугаар ишлэл дээрээс 296 дугаар хуудсан дээр.
Филиппод байгаа Христ Есүс доторх бүх ариун хүмүүст болон харгалзагчид үйлчлэгч нар илгээв. Бидний эцэг бурхнаас ийгээд эзэн Есүс Христээс нэгүсэл амар тайван танад байх болтугай. And then Matthew 23:11. За тэгээд Матай 23 дугаар бүлгийн 11 дугаар ишлэгийг цөмөрөө уншицгаая. Харин та нарын дундах хамгийн агуу нь залц болог гэж Есүс хэлсэн. The greatest will be the servant. Есүс та бүхний дунд биендээ үйлчилж байгаа хүн нь бол хамгийн агуу нь байх болно гэж хэлсэн. The very happiest people in this world. Тэгтэр бол бусдад are those үйлчилж people who are бусдад serving туслах others. тийм хүсэлтэй байгаа хүн бол энэ дэлхийн хамгийн агуу хүмүүс гэж Есүс тооцсон. A little while ago, I was told of a lady who was Хэсэг хугацааны interviewed өмнө on TV. нэгэн хүн бол одоо эмэгтэй бол одоо ярилцлага өгчээсэн гэж одоо би сонссон. She was a crippled lady, За тэр эмэгтэй бол тахил дутуу эмэгтэй байсан. and she found many others who were Тэгээд тэр эмэгтэй disabled, бол and she өөрөө wanted тахил to get дутуу help шидэж for гисэн them. So бусад she тахил began дутуу to хүмүүст visit бол туслая гэсэн тийм every хүсэл one of the сэтгэл дагуулсан. development Тэгээд тэрээр бол organizations to try and тусламжийн get help. байгуул болгоноод би ийм бол одоо хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс туслах гэж байна гэд бол одоо явсан. Тусламж угаад явсан. She said something very, very interesting. She said За тэгээд нэг сонирхолтой зүйлийг хэлсэн. Бүх одоо Монгол Улаанбаатарт байгаа тусламжийн байгууллагуудад би орлоо. Тэгээд тэрээр хэлсэн зөвхөн нэг л тусламжийн байгууллага энэ олон тусламжийн байгууллагууд зөвхөн нэг тусламжийн байгууллага надтай бол маш нөхөлсгөр хандаж миний үгийг сонслоо. What organization was that? Тэгээд тэр нь ямар байгууллага байсан гэж та бодож байна? In this case it was ADRA, and I За тэгээд сүүлд нь би юу гэж бодсон бэ гэхээр бол би энэ хүнийг бол одоо энэ хүний одоо яриаг сонсдог байжаа гэж бодсон. Яагаад вэ гэхээр бол сүүлд те одоо ийдэг маш сайхан хүмүүс байсан гэж сонсох нь бол одоо үнэхээр энэ сэтгэлийг бол одоо баясгаж байдаг. Тэгэхээр бол бид бүхэн хизээч хүмүүс бидэнд яаж хандахыг мэдэхгүй учраас бусдад бол ийдэг зөөлнөр хандах хэрэгтэй. Jesus says sometimes За Библиэлд бол Есүс хэлсэн байдаг те. Заримдаа бид бүхэн мэдхгүйгээр Тэнгэрийн элчнэр төлөвлөлөд тусалж үйлчилсэн байдаг. another very, very good way to За тэгтэр бол одоо 9 дэх humility is даруй болох өөрийгөө даруй болгох тийм одоо шат нь бол бусдыг уучлахтаа бол түргэн бай гэж хэлж. there's a very long story in Matthew and we're not going to read it. You could Тэгээ read it Матай at номын home. 18 дахь бүлэг дээр бичигдсэн тэр одоо түүхийг та бүхэн бол одоо гэртээ уншиж болно. Их урт түүх байгаа учраас энэ ч уншихгүй. One man is forgiven a massive Нэгэн amount бол of money. одоо хүн хаан дөлтөө байсан. Тэгээ маш хэмжээний өрийг нь хаан одоо үлшээж өгөхөд нөгөө хүн гарангуйтай ясмэг тэр бол нэг багахан хэмжээний өртөө хүнийг бол барьж аваад шоронд хийгэж шахсан. Forgiven me. I'm going Тэгтэр бол хэрвээ бид бүхэн өөрсдийнхөө аимшигтай гимнүглүүдийг уучлуулж чадсан юм чинь бурхнаар бид бусдын баг зэргийн бол гимнүглийг ч гэсэн уучлах ёстой гэдгийг ойлгож байгаа. advice comes in number 10 10. дахь шатн дээр бол одоо бид бүхэнд хэрэгцээтэй маш сайн зөвлөгөө бол бичигдсэн байгаа. Энэ юу гэхээр бол бусдад талархж байх. Thessalonians. За 1-р Тесалоник номын 5 дугаар бүлгийн 18 дахь ишлэгийг цөмөр уншицгаая. Бүх зүйл талархлаа илэрхийл. Учир нь энэ бол та нарын төлөөх Христ Есүс доторх Бурхны хүсэл мөн гэж хэлж. A grateful heart is a humble heart. Гэхдээ даруй зүрх сэтгэлтэй хүн бусдад талархах тийм хүсэлтэй байдаг. Number 11. Purpose to speak. За тэгвэл даруй well сэтгэлтэй болох of одоо others. 11 дахь шат нь бол бусдыг бол одоо муулах биш харин One сайлж of our явах хэрэгтэй. workers that worked with us at Salusi, I remember he had 4 boys. За Солюси гэдэг одоо дээд сургуульд байхад нэгэн үний тухай би сонсч ирсэн. За тэр хүн бол одоо хүүхдүүдийнхээ өмнө хизээч бол хүсдэг муулсан эсвэл муу зүйлийг хэлдэг байсан. So very often we Заримдаа бид бүхэн бол одоо бусдыг шүүмжилж хүүхдүүдийнхээ өмнө ч гэсэн бусдыг шүүмжлэх үед бол бидний хүүхдүүд ч гэсэн яг биднэртэй адилхан бусдыг шүүмжилдэг тийм хүмүүс болж хувирдаг. Ephesians 4 verse 31 gives us some very, Эфес very номын good 4-р бүлгийн advice. 31-ээс 32 дугаар ишлэлдэр маш гайхамшигтай ишлэг одоо зүйлийг хэлж өгсөн байдаг. Аливаа хорсол, уур хилэн, шууган, гүтгэлэг нь бүх булар муугийн хамт та нараас зайлаг. Бурхан та нарыг Христ дотор уучлсны адил бие биенээ уучлан нэг нэгнээ инэрэн уян зөөлөн сэтгэлээр хандцгаа. Let's try and make it a habit when somebody says something bad about Хин нэг хүн та нарт одоо хин нэг хүний талаар муу зүйлийг хэлэхэд эргүүлээд тэр хүний одоо сайн талыг нь хэлдэг тийм хүмүүс зүмөр Number болцгоо. 12, some wonderful advice. Тэгээ 12 дахь бол одоо алхам нь бас одоо бидэнд хэрэгцээтэй юм зөвлөгөө байна. Whenever we feel proud, Бардамнах үедээ, бардамнах болгондоо цөмөрө Христийн загалмайг бодож дурсчээ. Luke 9 verse Лук 22. номын 9-р бүлгийн
23 дугаар ишлэлээр ингэж үгэлсэн байна. Лук номын 9 дугаар бүлгийн 23 дугаар ишлэлээр. Тэр тэдэнд бүгдэд нь хандаж хэрв хэн нэгэн миний араас явахыг хүсвэл тэр хүн өөрийгөө үгүйсгэж өдөр бүр загалмайгаа үйлч намайг дагах гэж хэлсэн байна. It's in our very nature to be proud. Одоо гим нүгэлтэй хүний зан чанар бол байнга л балдан байхыг хүсэж байдаг. If we invite God's nature into our lives, we are going to be humble. Хэрвээ бид бүхэн Бурхны зан чанарыг сэтгэлдээ оруулж чадах юм бол бид бүхэн даруухан байх болно. The very last verse, 1 Peter 5 verse 6. Let's read it together. За тэгээд бол 1-р Петр номын 5-р бүлгийн 6-р ишлэлийг хамтдаа одоо уншиж үзцгээе. Энэ 356 дахь хуудсан дээр байна. Шинэ гэрээний 356 дахь хуудсан дээр. Therefore humble yourselves under the mighty hand of God, Ийм Бурхны хүчрхийг мотрын дор өөрсдөө даруй байлга. that he may exalt you at the proper time, Тэгвэл Бурхан зохистой цагт нь та нарыг өргөмжилнө гэж хэлсэн. let's begin a lifetime of humility through following Christ's example. Зөвмөр хамтдаа Есүс Христийн жишээг дагснараа даруй сэтгэлтэй байж бусдад инэрэнгүй хандцгаая. That great and glorious day will come when he will honor us. Яагаад гэвэл бол Есүсийн одоо энэ дэлхий дээр хаанчлаа байгуулах тийм гайхамшигтай цаг мөн ирж байгаа. Тэр үедээ бол тэрээр биднийг бол алдаршуулах болно. Amen. Амен.